8 сая төгрөгийн татвар илүү төвлөрүүлснийг урамшуулж 80 сая төгрөгөөр шагнажээ. Монгол улсын насан турш нийт иргэдийн 70% нь аппликейшнийг зээлтэй. Өвлийн олимпиад оролцох тамирчдаа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нэгдлээ. Ариун төргийн цаг 7:10 болсон байна. Даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөрөнгө оруулалт хийсэн гадна дотны бизнесийнхэн заллуулж хохирсон хойноо ойд төрсэн сармагчин шиг хаягддаг. Учир нь манайд хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг хариуцах газарч байхгүй. Харин эрх хавраас хууль эрх зүйн орчны чимээ дуулдаж эхэллээ. За энэ хуулийн өөрчлөлтөөс өмнө манай улсад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв бий боллоо. За ингэснээр хохирсон хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээж авах тусгай бүтэц бий болж улмаар шийдвэрлэх асуудлын замыг тодорхойлж өгөх төв нэгдэж байгаа юм а. За сүүлийн жилүүдэд манай улсад гадны хөрөнгө оруулалтын урсгал татарсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдыг луурдан хохирол учруулсан тохиолдлууд тасрахгүй байна. Хамгийн сүүлийн нэг жишээг дурдахад 2017 оноос хойш Сүхбаатарын Түхмийн уурхайд 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хятад компанийг залилсан асуудал гарсан. За нэг үгээр хэрэг гарснаас хойш 4 жил болж байна. За гэтэл одоо хэрн хохирлоо барагдуулах нь битгий хил хоосон хоцрох дээр тулгаад байгаа тухайга арга буюу олон нийтийн өмнө хэлсэн. За ийм байхад гадны хөрөнгө оруулагчид манайхаас цухтаахан ч аргагүй. Учир нь бизнесээ алдсан хөрөнгө оруулалтаа татсан заллуулсан тохиолдлууд гарч шийдвэрлүүлэх гэсээр байтал 5 жилийг зарцуулдаг байна. За харин хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаар наандаж шүүхэд хүрэхээс өмнө хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсно гэлээ. За тэгээд хууль хяналтын байгууллагын шийдвэрлсэн нэг хэсэг байгаа. Тэрнээсээ гараад шийдвэр гүйцэтгэхээр очсон асуудлууд нэг хэсэг байна. За наа эхний хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд байна. Тэгэхээр яг зааг ялгаатай. Яам бол өөрийн олгосон хуулийн хэмжээс үүргийнхаа хүрээнд харилцаанд орно шүү дээ. Тэрээс хууль шүүхэн шийдвэртэй холбоотой байгууллагууд яг үйл ажиллагаанд бол нөлөөлөх оролцох юм бол мэдээж хуулиар хязгаарлагдана. Өнгөрсөн онд эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг боловсруулж улсын хурал дүргэн барьсан. За үүнээс гадна хөрөнгө оруулалтын тухай хуульч бэлэн болсон. За хаврын чуулганаар хилцгээр хүлээгдэж байгаа эдгээр хуулийн өөрчлөлтийг хийснээр төр хувийн хэвшлэлийн зөвлөлдөх механизм шинээр бий болно гэсэн юм а. За хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулж ажиллана. Энэ зөвлөл нь улсын төсөвт оронтой нэмэхгүйгээр ажлын албадууд нь ажиллана. За ингээд хөрөнгө оруулагчдын гомдол санал очиж нэг цонхны үйлчилгээг үзүүлэх юм байна. Төв гадаад дотоодын мэдээлэл муутай бүх хөрөнгө оруулагч нарын төрд хандж байгаа гомдлуудыг төрд хандж байгаа бүх саналуудыг хүлээж авна, нээлттэйгээр хариу өгнө. Хүлээж авсан гомдлыг эдийн засгийн хөгжлийн яам болон хөрөнгө оруулалт худалдааны газар болон холбогдох бусад төрийн байгууллагуудаар дамжуулан ажиллана. Болохгүй бүтэхгүй хүндрэлж хэрэгцээтэй асуудал байвал засгийн газарт оруулж танилцуулж шийдвэрлүүлж илүү төрөөс иргэдэд үйлчлэл үзүүлж байгаа энэ шат дамжлаг хурдыг нэмэгдүүлнээс гэсэн. Шат дамжлаг зөөрүүлж хурдыг нэмэгдүүлнээс гэсэн. Бодлогч хөрсөн хөрөнгө оруулалт хоёрлагын бид нар арбитртэй маргаантай хэврээл байсаар байна. Тэгэхээр иймэрхүү юмнууд маань ерөнхийдөө бид нар боловсрол яхахгүй шинээр Монголын санхүү хөрөнгө оруулалтуудад юу арах вэ гэхээр өнөөдөр ороод ирсэн байгаа хөрөнгө оруулагчтай төр засаг яаж харьцаж байгаа гэдгээс ерөнхийдөө хамаарах гэдэг. Тэгэхээр өнөөдөр ороод ирсэн байгаа энэ хөрөнгө оруулалтын асуудлыг нэг талд нь шийдээд өгөх юм бол яг бид нар ерөнхийдөө бас ингэж мэдээж шинээр хөрөнгө оруулалт татамж боломж гарах болов. 2011-ээс 2012 онд хөрөнгө оруулалт өндөр байсан жилд 5 тэрбум Америк долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. За энэ тоо 2016 болон 2017 онуудад эрс буурсан. За гэхдээ хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд баг багаар өсөн нэмэгдэж байна гэлээ. Тухайлбал 2024 онд 4 тэрбум Америк долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. За цаашид хууль эрх зүйн орчноос сайжруулж олон улсад Монголын бизнес эдийн засгийн индексийн үзүүлэлтээр төрөөс хөрөнгө оруулагчдтай харилцах харилцаагаа сайжруулахыг зөвлөсөн байдаг гэлээ.
Нийслэлийн татврын газарт хийгдсэн 2024 оны аудитын дүгнэлтээр төсөвт 8 сая төгрөгийг илүү төвлөрүүлсэн алба хаагч нарт 80 сая төгрөгийн урамшууллыг олгосон байжээ. Энэ уламжлал өнөөхөр үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн жил ажлын гүйцэтгэл үр дүнгийн мэргэжлийн үнэлгээгээр маш сайн үнэлэгдсэн татврын газар хилцээний дарга нарт мөнгөн урамшууллыг олгожээ. За ингэхдээ нэг сарын цалинтай дүүцэх мөнгийг өгсөн байгаа юм. Нэг талдаа ганцхан сарын цалин гэж харагдавч зарим талаараа татврын дарга байцаагч нарыг шагнаж байгаа үндэслэл нь хинч харсан гайхахаар байгааг нийслэлийн татврын газрын 2025 оны аудитын дүгнэлтээс харж байна. Өнгөрсөн 2024 онд нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн татврын газарт 175 сая 977 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож, за өөрсдийн үндсэн үүргээ давуулсан буюу төсөвт илүү татвар төвлөрүүлсэн гэдэг нэрээр ажилтнуудад дэмжлэг олгож байсан нь за аудитын байгууллагын шалгалтаар илэрч ижээ. За урамшуулал хэлбэрээр олгосон 176 сая төгрөгийг 2 хувааж олгосон. За тухайлбал 98 орчим сая төгрөгийг нийслэлийн 2023 оны төсвийн орлогын төлөвлөгөөг жигд хангаж төсвийг 166 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж онцгой хичээл зүтгэл гарган ажилласан нийслэлийн татврын газрын 68 байцаагчид 2023 оны ажилласан хоногт нь ногдуулан урамшуулал олгосон байна. За харин үлдсэн 80 сая төгрөгийг олгохдоо нийслэл дүүргийн албан хаагч улсын байцаагч нарыг төсөвт нэмэлтээр 8 сая төгрөг илүү төлрүүлсэн хэмээн шагнасан байна. За өөрөөр хэлбэл тэд нар төсөвт газрын төлбөр гэж 90 сая төгрөг оруулах төлөвлөгөөтэй байснаас 91 сая 362 мянган төгрөг. Харин үйл хөдлөх хөрөнгийн орлого төлөвлөгөөнд 100 сая төгрөг оруулах байснаас за 106 сая төгрөгийг төсөвт төлрүүлэн төлөвлөгөөг давуулан биелүүлж идэвх зүтгэлтэй өр бүтээлтэй ажилласныг нь үнэлж за мөнгөн урамшуулал олгосон гэжээ. За нэг үгээр нийслэл дүүргийн албан хаагч улсын байцаагч нарыг төсөвт 8 сая төгрөг илүү төлрүүлсэн гэж магтаж тэдэнд илүү олсон мөнгнөөс нь 10 дахин их буюу 80 сая төгрөгийг өгч шагнажээ. За харин өнгөрсөн 2025 оны тухайд татвар төлөгчдөөс илүү татвар хураасан гэдэг үндэслэлээр за 40-од татврын газар хилцээний дарга нарт урамшуулал олгожээ. За татврын ерхий газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар 41 хүнд мөнгөн урамшуулал олгосон. Харин мөнгөн урамшууллыг цалингийн зардлаас гаргасан байна. За харин урамшуулал авсан эдгээр хүмүүс татварт хичнээн төгрөг төлрүүлсэн. За хязгаараа хитэн төгрөгөөр давуулан биелүүлж урамшуулал олгосныг нь харах хэрэгтэй юм а. За нэг үгээр хэр сайн татвар хурааж авсныг нь харгалзан үнэлгээ өгдөг болсон. За сайн үнэлгээ авсан аймаг дүүрэг нийслэлийн татврын газрын дарга нарт 1 сарын цалинг нь за татврын ерхий газраас олгосон байдаг. За ингээд бидэнд хандсан иргэний үгийг та яг одоо харж байна. За тайлангаа гаргах хугацаанд болоогүй байхад дансыг нь хааж байгаад оны сүүлийн өдөр татврыг нь урьдчилж авахулдаг нь за ердөө хитгэн төгрөгийн урамшууллаас болж байгаа нь тэр ажээ. Энэхүү татврын байцаагч нар урамшуулал авахын тулд татвар төлөгчдийн дансыг хааж хавчин бөмбөгнүүлдэг байна. Энэ бол ажиллаа хийж байгаа төрийн албан хаагчаас гарах үйлдэл яавч биш. Зүйн бол татврын байцаагч нараа алдбудлага хэрэглэх биш, зөвлөн туслах учиртайг засгийн газрын тэргүүн хүртэл хэлсэн. Энийг ёсондоо татврын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн дансыг нь хай, торгыг их хандлагаасаа салахгүй бол бизнес эрхлэгчид, хууль зөрчигчид гэгцээр байх нэ. Татвар төлөгчдөө бусад улсууд татврын байцаагч бол одоо нэгтлэн бод хордгилийн зөвлөгчн шиг нь тийм тусалж дэмжиж ажиллаж тэгээ асуудал хөндлөлийн шийдэхэд тусалж төрцгийн зүгээс юунаас болоод татвар төлөлтөнд саад учраад байгаа юм. Яаж дэмжүүлэх хүн татвар бизнес намжилтаа явж татвараа төлөх юм. Тэгээ дансыг нагаа ичгэж чинь тэргүй яаж татвараа төлөх юм. Татврын маргаан таслах зөвлөл нь өөр шигтэй ажилдаг. Ийм нэг 90 сар бол механизм бий болох хэрэгтэй. Энэ бол ерөнхий сайдын 20 хоногийн өмнөх хэрэг. Оны сүүлгээд татврынхан эд тайлан тооцоогоо эцэслэж, өөртөө аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж дарамтлаж байсан үе. За энд дансыг нь хаадаг бүдүүлэг байдлаа халах чиглэлийг ерөнхий сайд өгсөн байдаг. За гэсэн ч өдөө тайлал дээр татврынхны харилцаа хандлагч сайжирсангүй, данс хаалтч зогссонгүй. Улсын хурлын хүний эрхийн дэд хорон дээрч энэ тухай гомдлууд ихсээр байгаа гэлээ. Бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол маш их хэмэгдэж байна. Төрийн дарамт их байна. Хяналт шалгалт их байна. Дээрэс нь одоо энэ төрийн одоо татвар нэмэхгүй гэсэн удаа дараагийн одоо сонгуулийн амлалт нь ерөөсөө хэрэгжихгүй байна. Тэгсэн хэрнээсээ бидний өгж байгаа татвар буюу татвараар хоригдлогдож байгаа тэр зүйлийг ашиггүй эсвэл бол одоо тийм хийсвэр зүйл зарцуулж чадчих юм маш олон төрлийн гомдол ирж байгаа.
Энэхүү Монголдо баялаг үтээж ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжүүд эцэст нь өрн дарагдах юм уу хууль зөрчигчд болж хоцорч байна. За энэ бол бизнесийн орчны экосистемийн эвдэрсний маш том илрэл гэдгийг хууль тогтоогчид хэлж байгаа юм. Үүнийг засах ганц боломж нь татврын багц хуулийн шинжилэл. Засгийн газраас татврын багц хуулийн төслийг реформын хэмжээнд биш, аж ахуй нэгжүүдийнхээ татврын ачааллыг нэмэглэх хэмжээнд боловсруулсан гэж улсын хурлын гишүүд дүгнэж байна. Ийм таврын чуулган нээхээс өмнө улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг чамбааруулах тал дээр ажиллана гэлээ. Татвар өөрөө бас шатчихсан байх хэрэгтэй байгаа. Одоо орж ирж байгаа дээр шатчихсан гэж байгаа. Гэхдээ энэ татврын бодлого өөрөө Монголд аж ахуй нэгжийн одоо магадгүй 50-аас дээш хүнтэй аж ахуй нэгжийн тоо хэр нэмэгдүүлэх юм те. Аж ахуй нэгжийг одоо өсөж хөгжихэд нь хэр нэмэртэй гэдэг тэр шинжиллийн үр өгөөжийг бид нар тавар харах хэрэгтэй байгаа. За 3 дугаарт бид нар татврын бодлогын өөрчлөлт нь өөрөө жижиг дунд бизнес буюу хамгийн эмзэг бүлгийн хүмүүст яар тусгай гэдэг тооцооллыг харах хэрэгтэй байгаа. Татвар бол татвар төлөгчдөө дарамт болохоосоо илүү татвар төлөгчдөө урамшуулал болдог. Төлсөн татврынхаа хэрээр дараад нь одоо хөнгөлтөө нийгэмдээ одоо оролцох дээр байр суурин дээр эдэлдэг тэр хэмжээ рүү орох хэрэгтэй. Татврын хууль дээр бол дахиад ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хүлээлтэнд хүрсэн хэмжээний хууль болог байгаа. Реформын шинжтэй гэж үзэж арай болохгүй баг. Өнөөдөр одоо татвар төлөгчдийн нуруунд дээрээс 2.3 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн ачааллыг шууд авах хөнгөлөх ийм чиглэлтэй хууль байгаа учраас бид нар бол үзэл баримттай үед бол би хөвдөн бол дэмжиж байгаа. Тэгэхээр бид нар хилцэрхий явцад энэнийг их хурлын гишүүд өөрсдөд нь энэ хуулийг үзэл баримтлалын хүрээнд реформын шинжилгээтэй болгох боломж бол бий л дээ. Эрх аврын чуулганаар татврын реформ хийгдэж, эдийн засгийн эрх чөлөө сэргэж, бизнесийн орчин сайжрах болов уу гэсэн хүлээлт горилго олон нийтийн дунд байна. За чуулганы завсарлагын хугацаанд улсын хурлын гишүүд татврын багц хуулийн төслийг хэрхэн чамбайруулж, шүүсийг нь шахаж оруулж ирэхээс бүх зүйл шалтгааллах юм аа. За улсын хурлын гишүүд тойргийнхондоо ажиллаа тайлагнаж байгаа нэртэй хэвийн боов аар сархан зүйлс тарааж, аймгийн авраг, улсын авраг мачны шагнал гардуулж явахын оронд иргэдийн амьдралд хэрэгтэй татвар бизнесийн орчинтой холбоотой хуулиуд дээрээ саналыг нь авбал илүү үр дүнд хүрэх хэзээ. Улс орнууд шинжлэх ухаан технологийн дэвшлэлээр өрсөлдөж байхад Монгол төр энэ салбараасаа гар татаж байна. Аль хэдэн жилийн өмнө л шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүргэнэ гэж байсан. Гэтэл энэ зорилт өнөөдрийг хэрн зорилт хэвээрээ урагшилж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл шинжлэх ухааны салбараас хөгжил дэвшил үнэртэх нь битгий хэл хүн тогтож үлдэхэд хэцүүхэн болоод байгааг салбарынхан учирлаж байна. Шинжлэх ухааны салбарынхан төсвийн мөнгө харж гараа хомхиад суусангүй. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид л гэхэд өөрсдөө гэрээт ажил хийж жилдээ 20 орчим тэрбум төгрөгийг олдог байна. За ингэж байж тэд ахуй амжиргаагаа болгодог гэлээ. За үгүй бол өнөөдөр сарын сая гаруйхан төгрөгийн цалин аваад хөрөнгө оруулалтч дөрвтэй хийгддэггүй салбарт шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж суух нь боломжгүйг хэлж байлаа. За ялангуяа хиймэл оюун нано технологи гээд шинжлэх ухаан шин шатанд шилжсэн энэ үед дэлхийн бусад улс орнуудтай хүл нийлүүлэх гэвэл наад зах нь лабораторийн тоногд хөрөмжөө шинжлэх шаардлагатайг хэллээ. Техник хүчин чадлын тодорхой хэсгийг засгаас өгсөн бол бас нилээдгүй хэсгийг бид нэр хадаад хамтын ажиллагаанаас оруулж ирж суйрлуулсан байдаг. Тэгвэл бид нар энэ гадаад хамтын ажиллагаанд байдаг энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд байдаг энэ хууль өргөссөн тэг цадааг бас гаргаж өгөөч гэсэн юм асуулт тавьж байгаа. Өнөөдөр манай эрдэнэ судлаач нь судалгааны мөнгө бага байгаад холбогдлолтойгоор судалгааныхаа цар хүрээнд гэсэн тодорхой хэмжээнд тийм хязгаардамтал байдал байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгааг төшөглөн нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой. Гэтэл судалгаа туршилт хийхэд хөрөнгө оруулалт хүрэлцэх байна. Ийм учраас шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байлаа. За гэтэл өнөөдөр 0.1% буюу зорилттой түвшнөөсөө 20 дахин бага хэмжээтэй хөрөнгө оруулалтыг хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрч байд юм уу? За одоо бол бид нар энэ жил батлагдсан 5 жилийн үндсэн жил шинжлэх ухааны салбарын санхүүжилт хөрөнгө оруулалтыг бол 1% барих, 2% хүргэх энэ том амбицтай зорилтууд бол тавьчихсан байж байгаа. Гэтэл энэ маань харамсал нь яг хэрэгжлэн дээр бол өнөөгийн байдлаар ихтэй дөнгөж 0.1% байна гэдэг өөр маш хангалттай үзэлтэй. Тэгээ энэ асуудлыг үе шатаар нэмэгдүүлэх бас заашгүй ёстой шаардлага байна.
2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүрэхээр тусгасан. За үндсэндээ энэ зорилттой хүрэх хугацаа дуусгар болох дөхөж байна. Гэтэл шийдвэр гаргагчид 1% хүрэхийг нь битгийх л 0.1%-аас огт ахисангүй. Энэ оны төсвийг батлахтаач ямар ч өөрчлөлт оруулаагүй. За нэг ясандаа засгийн газар шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ огт авахгүй байгаа юм а. Тэнгэрээс долларын мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр төвөсүүдээс танд шууд хүрч байна. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар банкуд аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 7.1 их 80 төгрөгийн зээл шинээр олгосон байгаа юм. За энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.4%-аар өссөн үзүүлэлттэй. Эргэлтийн болон үндсэн хөрөнгийн зээлийн өсөлт нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэлт нэмэгдэхэд гол нь нөлөөлсөн. За бизнесийн зээлийн эрэлт өндөр байгаа хэдий ч энэ онд банкуд зээлийн нөхцөл шалгуураа чангатгах төлөвтэй байгааг банкны салбарынхан хэлж байна. Өнгөрсөн онд банкуд аж ахуйн нэгжийн зээлийн хүүг нэмэгдүүлэх, зээлийн хэмжээг бууруулах, барьцаа хөрөнгийн шаардлагыг нэмэгдүүлэх зэргээр зээлийн нөхцлөө бага зэрэг чангаруулсан. Тэр дундаа барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт олгох зээлийн нөхцлөө чангаруулсан бол бусад салбарт олгох зээлийн нөхцлөө өөрчлөөгүй. Одоо зээлийн дундаж хүү 18% байгаа юм а. Энэ онд зээлийн хүүд төдийлөн өөрчлөлт оруулахгүйж зээлийн хугацааг 36 сараас бууруулах төлөвтэй байна гэлээ. Одоогийн байдлаар бол жилийн жигэнсэн дундаж хүү нэг 18 орчим хувьтай байгаад байна та. Эх онд бол тэтгэмж нэмж байгаа, цалин хүс нэмж байгаа. Тэгээд дээр нэмээд энэ төсвийн зарлагтай холбоотойгоор бол инфляцид ирэх дарамт бол хിവэр байх нь бол харагдаж байгаа. Үүнийг ингээд аваад үсэх юм бол эх онд ч гэсэн их усрын зардал бол буурахгүй. Тэгээд зээлийн хүү бол өндөр байх нь бол харагдаж байгаа. Бизнесийн зээл дээр бол зээл болголт бол аажмаар хомигдох ийм эрсдэл бол байх нь харагдаж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр барилгын салбарт олгох зээлийн шалгуурыг нэмэгдүүлсэн бол худалдаа үйлчилгээний салбарт солруулжээ. Гэхдээ цаашид барилгын салбарт олгох зээлийг чангатгах төлөвтэй байна гэлээ. Харин энэ оны ихээр банкуд худалдаа үйлчилгээний салбарт олгох зээлийн нийлүүлэлтээ бусад салбаруудаас илүүтэй нэмэгдүүлэх хандлагатай байна гэж Монгол банкны судалгаанд дурджээ. Харин хамгийн зээлийн эрэлт ихтэй байгаа салбар нь хөдөө аж ахуйн салбар байна. За ерөнхийдөө ингээд зээлийн төлөвийн судалгааг хараад үзэхээр зээлийн эрэлттэй бол хамгийн өндөр эрэлттэй салбар бол ерөнхийдөө 3 дугаар улирлын байдлаар бол хөдөө аж ахуйн салбар, үүний дараагаар бол барилга, тэгээ боловсруулах салбар, үүний дараагаар худалдаа үйлчилгээ, тэгээд уул уурхайн салбарын эрэлт бол хамгийн өндөр байсан. Өнгөрсөн онд иргэдийн хэрэглээний зээлийн нөхцөлийг чангаруулсан мөнгөний бодлогын хүү 12% хിവэрэ байгаа учраас иргэдийн хэрэглээний зээлийн төлбөрийг сулруулах төлөв ажиглагдахгүй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Өнгөрсөн оны 3 дугаар улирлын байдлаар 7.4 их 80 төгрөгийн зээлийг иргэдэд шинээр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.4%-аар өссөн үзүүлэлт юм а. Арилжааны банкаас гадна өнөөдрийн байдлаар Монгол улсад 475 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За тэдний 60% нь финтек зээлийн үйлчилгээ буюу аппликейшны зээлийг иргэдэд олгож байгаа юм а. Аппликейшны зээл олголт нэмэгдснээс хойш иргэдийн дунд давхар зээл авах тохиолдолч нэмэгдэх болсон. Тухайлбал нийт аппликейшны зээл авсан иргэдийн 75% нь давхар зээлтэй гэх судалгаа байгаа юм. Манай улсад 2.6 сая иргэн аппликейшны зээлтэй байна. Нэг иргэн дунджаар 790 мянган төгрөгийн аппликейшны зээлтэй. Үүнээс гадна өөр ямар нэгэн төрлийн зээлтэй. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт учруулад зогсохгүй банк ба санхүүгийн байгууллагуудад эрсдэл авчирдаг байна. Сүүлийн 5 жилийн дотор аппликейшны зээл 8 дахин өсжээ.
Тухайлбал өнгөрсөн 3 дугаар улирлын байдлаар л гэхэд банк ба санхүүгийн байгууллагууд нийт 2.1 их 80 аппликейшны зээлийг олгожээ. За сүүн цэцүүлэх хорооноос 25 оны 1-р улирлын байдлаар бол иргэдийг өөрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлээд бол өөрийн урлагийн хайрцаг бол 60% тогтоосон байгаа. За үүнтэй холбогдуулаад салбарын нийт зээлийн багц нь бол хэрэглээний зээлээс илүү бизнес зээл рүү шилжих хөдөлгөөн явагдаж байгаа. Зээлийн давхартлыг бууруулах чиглэлээр илүү төлхөө арга хэмжээнүүд авч яваад нь одоо иргэдэг алхаар өрийн дарамтд оруулахгүй байх талаас нь сонгон цэцүүлэх хорооноос арга хэмжээнүүд хэрэгжүүлээд явдаг. Банк ба санхүүгийн байгууллагын нийт олгогдсон зээлийн 8.9% нь чанаргүй зээл байна. Чанаргүй зээл болон иргэдийн давхар зээлийг бууруулахын тулд банк ба санхүүгийн байгууллагууд өнгөрсөн 9-р сараас хэрэгжиж эхэлсэн зээлжих зэрэглэлийн оноонд шилжих шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогийн байдлаар улсад бүртгэлтэй 600 орчим банк ба санхүүгийн байгууллагаас 30% нь зээлийн онооны системд шилжсэн байна. Зээлийн борлуулалтыг илүү эрсдэл багтаагаар хийх боломж гарч иж байгаа. Яагаад тэгэхээр нэг оноо нь өөрөө тухайн хүний хэр найдвартай зээлдэгч байх вэ гэдгийг зээлжих зэрэглэлийн оноогоор илэрхийлж байгаа. Учираас анхнаасаа тухайн хүнийг харахтаа урьдчилан таньжиж байгаа эрсдлийг нь ийм учраас одоо зээлийн борлуулалт нь илүү аюулгүй эрсдэл багтаагаар хийгдэх боломж гарч иж байгаа. Одоо давхар зээлтэй хэсэгтэй хамрагдах гэх мэт ийм өндөр эрсдлийг ингээ урьдчилан таниулах зорилгоор онооны лавлага бүтээгдэхүүнүүдэд заварчилсан байдیں۔ Тэгэхээр бүрэн оноог ашигладаг байгууллагууд маань бол давхар зээлийн эрсдлээс бол хамгаалагдчихдаг гэсэн. Бүрийн скорын судалгаагаар давхарцсан зээл авсан иргэдийн 96% нь тогтмол цалингийн орлоготой төрийн болон хувийн хвшлийн ажилчид байна гэж дүгнэгджээ. Эндээс иргэдийн цалин орлого амжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй зээлээс зээлийн хооронд байгааг харж болохоор байна. Нөгөө талдаа иргэд эрсдлээ тооцолгүй зээл авсаар Монголын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувь нь аппликейшны зээлтэй болжээ. Тийм ч учраас энэ онд санхүүгийн зохицуулах хороо банк ба санхүүгийн байгууллагын давхарцсан зээл олголтыг бууруулахад чиглэж ажиллана гэлээ. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны төв байранд Милан Кортина 2026 өвлийн олимпийн 25 дугаар наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох тамирчдад үндэсний олимпийн хорооны тугийг гардуулах, үндэсний шигшээ багийн тамирчдын албан ёсны хувцас гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Монгол улсын үндэсний шигшээ баг анх Инсбург 1964 өвлийн олимпийн наадамд оролцсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн олимпийн наадамд гүйлтийн цан, биатлон, шорт-трек, гүйлтийн дэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй. Энэ жилийн буюу Милан Кортина 2026 өвлийн олимпийн наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчид спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө хурд хүч, ахвал самбаагаас орой өрсөлдөх юм а. Монгол улсаас Милан Кортина 2026 олимпийн наадамд гүйлтийн цаны төрөлд зэвсэг түвшний тэг 11-р ангийн соёл спорт ангийн дарга олон улсын хэмжээний мастер дэслэгч Ариун Тунгалаг, олон улсын хэмжээний мастер Ач Бадрах, уулын цаны төрөлд Ариун Батнаар оролцох болцлоо хангад байгаа лээ. Маш багаас мөрөөдөж ирсэн мөрөөдөл маань одоо бэлтгэж байгаад баяртайгаа. Яг уралдах зам дээрээ бэлтгэлээ хийж эхэлсэн өдрөөс ахвалал тэр үеэс л мэдрэмж маань гарах байх гэж бодож байна. Анх 5 настайгаас голч эхэлсэн гэр бүлээд байгаад анх 5 настайдаа Sky Resort цааны бааз дээрээ голч эхэлсэн. Тэгээ түүнээс одоо өдөө бол 14-өөс 15 жил бэлтгэлжилтэй Sky Resort дээр хийж байгаа. Би өмнө Бээжин Олимпиад 2 төрөлд оролцож байсан. Спринтлон зааварлаанд 15 км-д оролцож байсан. За энэ жил нөгөө скиатлон гэж шинээр зай төрөлд оролцох эрхтэй. Тэгээ бас 50 км-д оролцох эрх байгаа. Гэхдээ нөгөө 50 км нь арай орох боломжгүй бэлтгэл сургуульд арай 50 км-д хийгдэг болохоор скиатлоны төрөлд бас энэ жил оролцъё гэд бэлтгэл сургуультай хийсэн. Тэр маань ер нь нөгөө сонгомжтой тишэлтийн 2 техникээр сольж оролцдог болохоор давуу. 4 улирал ээлжилдэг хүйтэн сэрэн уур амьсгалтай дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй манай орны хувьд өвлийн олимпийн төрөлд хатуухан хэлэхэд зочин статустай оролцох нь чамлахаар үзүүлэлтэй. Тийм ч учраас өвлийн спортын төрлүүдэд манай спортын салбарын голлох төрлүүд болон хөгжөхөд бодлогын хувьд хэрхэн дэмжих тал дээр энэ салбарын шийдвэр гаргагчид дээрх тайлбарыг өгч байна.
шаардлагатай. Манайх одоо цаас мөстэй их орон байж бич. Тийм учраас бид нар бүр багаас нь энэ одоо 21 аймаг болон нийслэлд өвлийн спортын чиглэлийг ер нь хөгжүүлэх шаардлагатай юм байлээ. Тэгээд бидний зүгээс одоо Монголын цааны холбоотой ярилцаад ямар ч л байсан өвлийн спортын одоо нэм цогцлбор барьж байгуулах ер нь шаардлагатай байна гэж үзэж байна. Тэгээд энэ жил одоо зураг төсөв дээр нь ажиллаад эх жилээс бүтээн байгуулалт руу орё гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн одоо 21 аймаг нийслэлийн засаг даргын үр дүнгийн гэрээнд бид нар өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлд анхаарах. За мөн одоо ард түмний бас өвлийн спортын арга хэмжээг чөлөөт цагаар нь ч гэсэн одоо илүү дэмжих. Мөн одоо наадмын талбайнуудаа, сумын наадмын талбайнуудаа бас каталог болгоод өвөл ашиглаж байгаа. Жишээлбэл манай энэ Төв Сэнгэлт хүрээлэн болон Төв аймгийн наадмын талбайд нар бол одоо маш сайн олон хүүхдүүд очиод тэнд бас тоглож наадж гин сургуульд хийж гин. Тэгэхээр яг иймэрхүү чиглэлээр бүх аймагуд маань бас ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ удаагийн наадмын хүрээнд олон улсын олимпийн хорооны тамирчдын тэтгэлэг хөтөлбөрт цанын спортын 3, тэшүүрийн 1 тамирчдыг хамруулан дэмжиж ажиллалаа. 2026 он бол Монголын үндэсний олимпийн хорооны түүх 70 жилийн ой тохиож буй жил. Энэ жил манай баг тамирчдыг олон улсын 5 том наадам хүлээж буй. Милан Кортинагийн наадам хамгийн ихнийх нь болж салхийг хагалж байна. Монгол улс хүйтэн сэрүүн уур амьсгал дамгаалсан өвлийн спортын тамирчид гадаа бэлтгэл хийх боломжгүй зочир хүйтэн цаг агаартай улсаа. Ийм хуурай сэрүүн цаг агаартай эрсдэс уур амьсгалтай улсад бэлтгэл хийж өвлийн спортын төрөлд амжилт гарахыг хүлээх нь учир дутагдaltaй. Харин сүүлийн жилүүдэд хувийн хвшлийн хөрөнгөөр өвлийн спортын мөсөн ордон хиймэл зас бүхий гулгуурын талбай олноор бүтээн байгуулагдаж байгаа нь манай өвлийн спортын тамирчид дөрвөн улирлын туршид бэлтгэл сургуультай хийж сүүлийн жилүүдэд олон улсын томоохон тэмцээн наадмын эрхийг гуйж биш гуйдаж авч буй амжилт билээх нотолж байгаагийн үр дүн билээ. Өнгөрсөн онд 164 хүүхэд зам тээврийн ослын улмаас амнасаа алджээ. Тээврийн цагдаагийн албанаас байсхийгээд нэг аян зарладагч алдаа зөрчил ухамсаргүй зорчилт оршилсоор байгаагийн нэг нотолгоо нь энэхүү тоон статистик болж байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад ослоор хохирсон хүүхдийн тоо 4.1% өссөн байна. Үүнээс 52.4% нь 14-өөс 17 насны хүүхдүүд байгаа бол 26.2% нь 10-аас 13 насныхан, харин 15-аас 18% нь 6-аас 9 нас, 3.6% нь 3-аас 5 нас, 1.8% нь 3 хүртэлх насныхан байжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байсаажээ. Эндээс нэг том мэдээлэл онцлоход 2025 оны 1-р улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртснөөс нийслэлийн Баянзүрэг, Хаан улд дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна. Энэ мэдээллийг дэлгэрүүлбэл өнгөрөгч онд Баянзүрэг дүүрэгт 41, Хаан улд дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 32, Сүхбаатар дүүрэгт 20, Шингэлтэй дүүрэгт 18, Сонгонд хайрхан дүүрэгт 14 хүүхэд авто тээврийн осолд өртжээ. Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа, нэг нь чаргаар голгож байхдаа, 15 нь ундаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль замын хөдөлгөөний дүрмд сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хөнгөе оролцуулахгүй, мөн 3 хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хөнгөе авч явж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл осолд өртсөн хүүхдийн 50 орчим хувь нь эцэг эх асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж амь насаа алддаг гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн сүүлийн үеийн замын хөдөлгөөний зөрчлийн дийлэнх тохиолдол гар утасны хамаарал түүнээс үүдэлтэй анхаарал сарнилтаас үүдэлтэйг өнгөрсөн оны сүүлийн улиралд гаргасан том мэдээлэл баталж байна. Өнгөрсөн 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас ашигласан зөрчлөөр 24,620 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулжээ. Гар утсанд ирсэн зурвсыг шалгах дундаж хугацаа нь 4.6 секунд байдаг ба энэ хугацаанд автомашин жолоочийн ямар ч хяналтгүйгээр олон 10 м замыг туулсан байдаг. Суурин газар тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаар 60 км/цаг, суурин газрын гадна замд
80 км/цаг байдгийг жолооч бүр мэддэг боловч 60 км/цаг хурдтай тээврийн хэрэгсэлд 1 секундэд 16.6 м, суурин газрын гадна замд 1 секундэд 22.2 м газрыг тулдаг. Гар утсаа оролцсон хорон бүрт машин ямар ч жолоодлогогүй хөдөлгөөнд оролцож байдаг. Ийм зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолоочийн зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгийг ухамсарлах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн шинжит сурчилгаа PR-ын аянууд үр дүнд хүрэхгүй байгаа нь дээрх дурдсан том мэдээлэлээс тодорхой харагдаж байгаа юм а. Монгол Улсын их хурлын хамгийн газар болон тус газрын дэргэдэх парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын үндсэн хуулийн өдөрт зориулаад Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой бай сэдвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж өнөөдөр шилдэхүйд шагналаа гардаж авлаа. Эссе бичлэгийн уралдаан чалгарсан оюутан сурагчдад Монгол Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Үлзий сайхан, Улсын их хурлын хамгийн газрын тэргүүндээ дарга Батбаатар, парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Бумдарнаар өнөөдөр төрийн ордны үндсэн хууль танхимд шагнал гардууллаа. Монгол Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Үлзий сайхан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын үндсэн хуулийн өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдаанд оюун ухаан бүтээн туйрах авиас бэлгээ сорж шагнал хүртэж байгаа оюутан хүүхэд залууст баяр хүргээд энэ удаагийн уралдаанд оролцсон бүх хүүхэд залуусын бичсэн нэг өгүүлбэр дэвшүүлсэн нэг санаа оновчтой хүндсэн ганц асуулт танд хүртэл Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно гэдгийг онцоллоо. Энэ жилийн эссе бичлэгийн уралдааныг Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тулгуурлан зохион байгуулж байна. Учир нь уг заалт бол байгалийн баялаг бол хэн нэгний өмч биш. Энэ бол бүх ард түмний өнөөдөр амьдарч буй бидний төдийгүй ирээдүй хооч үеийнхний өмч гэдгийг тунхагладаг. Уралдаанд ирсэн эссенүүдэд уншаад байх явцад нэгэн чухал санаа, үзэл санаа бас маш их тодорхой харагдчихсэн. Энэ бол байгалийн баялаг гэдэг бол зөвхөн эдийн засгийн асуудал биш. Энэ бол иргэний ёс зүйн үндсэн хуулийн асуудал юм а гэсэн ойлголт байсан. Гитсэн нэг өгүүлбэр, дэвшүүлсэн нэг санаа, оновчтой хүндсэн ганц асуулт танд хүртэл Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно. Ихтэй сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан дэлгэр мөрөнд тэргүүлж, мөн сургуулийн хуульцсан сургуулийн оюутан нарын эрдэнэ удаалж, шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн оюутан найдан 3 дугаар байр чалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан мөнх хариун тусгай байрыг хүртлээ. За энэс энэ талаар болохоор би илүү өөрийн мэрэгжлийн зүгээс эдийн засгийн талаас үр ашиг дахин хуваарлтын талаар ерөнхийдөө илүү хүндэт бичсэн. Тэр нь болохоор Монгол Улсын байгалийн баялаг нь болохоор 2022 оноос өмнө ерөнхийдөө хөвчлэн хэрэглэн зарцуулагддаг байсан. Энийг илүү үндэсний баялагын сандаа хуримтлуулад тэрийг илүү боловсрол зарцуулах юм бол боловсрол нь болохоор ерөнхийдөө доод ангиллаас дээшээ гарах хамгийн том боломж гэж үзээд ерөнхийдөө ард иргэдийн боловсролд илүү зарцуулах талаар бичсэн байна. За байгалийн баялаг гэдэг зүйлийг хүмүүс аягүй их ярьдаг ч гэсэндээ би яг ямар байр суурьтай юм бэ гэдэг талаараа бол ерөөсөө мэддэггүй юм байсан билээ. Тэгээд жоохон бодож үзээд нийгэм ер нь ямар хандлагатай байна гэдгийг ажигласан. За энэний үндсэн дээр бол байгалийн баялаг гэдэг сэдвүүт манай ард иргэд жоохон сөрөг байр суурьтай юм уу да гэдэг зүйлийг ажигласан. Тийм болохоор төрөөс зөвхөн бодлого хэрэгжүүлээд төрийн хувийн хвшлэн хариуцлагатай байгаа зохисохгүйгээр энэ талаараа иргэдэдээ ил тод мэдээлэл олгох хэрэгтэй байна. Иргэд нь хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Аливаа шинжлэх ухаанд шүүмжлэл хийх хэрэгтэй байна гэдэг санааг эстэнд илүү тусгаж өгөхийг зорьсон байгаа. Ерөнхийдөө миний эсэний агуулга гэх юм бол би хоёр талаар одоо харьцуулж бичсэн гэх юм уу. Яг Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар заалтаар бол Монгол Улсын байгалийн баялаг бол иргэдийн өмч, за тэгээд төрийн хамгаалалт байна гэсэн заалт байдаг. За тэрийг үндэслээд би хариуцлагатай уул уурхай, хариуцлагагүй уул уурхай гэж юу юм бэ гэдэг хоёр харьцуултыг хийсэн байгаа. За тэгээд түн дээрээ үндэслээд яг хэрхэн одоо зөв зохистой ашигласнаар биднэрт ямар ашигтай юм. Эсвэргээрээ байглаа одоо нөгөө сүйтгэж буцаагаад одоо нөхөн сэргээхгүй байснаар бид нэр ингээд эцэст нь ямар болж дуусах юм гэдэг талаар бичсэн байгаа. За тэгээд яг ерөнхий дэвшүүлж байгаа шийдэл нь гэх юм бол хариуцлагагүй уул уурхайнуудыг төр бас зарим нь ингээд мэрсэр мэдгүй тохиолдлууд байдаг. Тэр болгоныг бид нэр ингээд төрд илүү хурдан шуурхай замаар хэрхэн яаж хүрэх боломжтой юм бэ гэдэг талаас нь бичсэн байна.
Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн шинэ өнөөдөр сургуулийн сурагч Тэнүүн Жаргал манлайлж, Баян-Улгийн аймгийн Эмпати сургуулийн сурагч Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Намуунаар 2, 3 дугаар байрыг тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Манлайбаяр тусгай байрт орсон байна. Би энэхүү үсэнд болохоор завг гэдэг нэг юмыг тусгаж өгсөн. Тэгэд энэхүү завг гэдэг нь болохоор Монгол гэрийн уян дээвэр хорийн дунд байдаг зайг болохоор ингэ хилдэг. Тэнд нүүдэлч ахуудаа ингэ бид нэр ингээд хэрэгтэй чухал ингэ нууцлах зүйлээ хийдэг. За тэнгууд тэрийг болохоор манай имээ надад ингэ 2 утгаар тайлбарлаж өгч байсан. Тэгэд ингээд өөрт байгаа боломжоо ашиглаж чаддаггүй хүн эсвэл хүний анзаардаггүй юмнаас боломж хүртдэг хүний хилдгээгээ хэлж байсан. Тэмүүт яг энэ нь надаа ингээ боломж байгаа ч гэсэн тэрийг ашиглаж чадахгүй байна гэдэг нь яг манай Монгол улсын байгалийн баялаг ашиглаж чадахгүй байгаа маш төстэй санагдаад тэг бичсэн. Би энэхүү эссэндээ өөрийнхөө мэддэг бүс нутгийнхаа байгалийн баялагын талаар бичсэн. Нэгдүгээрд бол Алтай таван богд болон хаагтсан нэг уурхааны талаар бичсэн байгаа. Ерөнхийдөө би багасаа айгу боддог байсан. Өөрийнхөө нутагтай амар бүх зүйлийг мэддэг болохоор ингээл энийг нь тэгээд өрчлмөр энийг нь ингээд сэргэмээр байна. Энэхүү уурхайг ингээд сэргээчүүл Монголын эдийн засагт маш том хөрөнгө оруулалт болон гэж боддог байсан. Тэрийг энэхүү эссэндээ тусгаж бичсэн. Тэгээд Монгол улсын үндэсний хуулийн 6 дугаар зүйлд Монголын баялаг зөвхөн ард түмний мэдэлд төрийн хамгаалалт хэмээн заасан байдаг. Тэгэхээр өнөөдрийн ашгийг л бодохгүйгээр маргааш ирээдүйн үеийн бас эрх ашгийг хамгаалж ашиглах ёстой гэж би хувьдаа боддог. Миний эсээ болохоор яг ард иргэд нь яг ингээ үндсэн хуультай захирагдах хэрэгтэй. Яг тэгжээж буцаагаад ард иргэд бид нарыг буцаагаад үндсэн хууль маань өөрөө хамгаалж байна. Тэгээд үндсэн хууль маань яг зөв тавигдсан байна уу гэдгээ өөртөө шүүгээд өөртөө яг тэрэн дээрээ шүүмж хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд миний эсэний хувьд болохоор би яг зөвхөн үндсэн хууль төр засгийн Монгол улсынхаа төлөө байгаад байхгүй байх ер нь бол хангалтгүй. Ард иргэд нь хариуцлагатай байх хэрэгтэй. Үндсэн хуультай захирагддаг байх хэрэгтэй. Зөв иргэн байх хэрэгтэй. Тэгжээж улс орн маань дэлхийн нийтэд гарч явна л гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд ихтэй сургуулийн оюутан ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчдаас нийт 217 эссе бичлэгийг ирүүлсэн бөгөөд 2 үе шаттай болсон тус уралдааны эцсийн шатанд сурагчдын ангилалд 60, ихтэй сургуулийн оюутнуудын ангилалд 40, нийт 105 бүтээл шалгарсан байна. Эдгээрээс шилдэг бүтээлийн эзэд өнөөдөр ийхүү тодорлоо. Монгол Braille үсгээр хэвлэсэн Монгол Улсын үндсэн хуулийг Улсын хурлын дарга учрал өнөөдөр танилцуулж, дээжийг нь Монголын хараагүй жүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консорциумын төлөөлөлд гартуулан өглөө. Ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Үндсэн хуулиа дээдэлж сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул Монгол Улсын хурлаас үндсэн хуулийг хэвлэн түгээж нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн ном хэвлэл контент бэлтгэн иргэдтэй үндсэн хуулийн боловсрол олгох түгээн дэлгэрүүлэх нь чухал юм а. За тиймээс хууль тэгш үйлчлэх зарчим иргэн бүр мэдээллийг тэгш хүртээмжтэй авах эрхийг боддоор хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын үндсэн хуулийг Монгол Braille үсгээр хэвлэж нийцийн хэрэгцээнд зориулан хүргэж байгаа юм байна. Энэхүү хэвлэл нь Braille үсгээр уншдаг хүмүүст Монгол Улсын үндсэн хуультай өөрийн биеэр илүү сайн танилцах, судлах боломжийг бий болгож байгаагаараа онцлог болж байна. Монгол улсад 2024 оны байдлаар 11500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг их сураас нь буюу үндсэн хуулиас олж авах өөрийн төдийгүй бусдын эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо эрх үүргийн хуваарлалтын талаарх мэдээллийг авах, хууль дэдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг чадвар суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын хурлын дарга илэрхийлж байна. Монгол Улсын их хурлаас үндсэн хуулийг хэвлэн түгээж нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрөл бүрийн ном хэвлэл контентийг бэлтгэн иргэдтэй үндсэн хуулийн боловсрол олгох түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ жилийн үндсэн хуулийн өдрийн гол бас онцлогийн нэг болвол Монгол Улсын үндсэн хуулийг Монгол Braille үсгээр хэвлэж нийтийн хэрэгцээнд зориулан өргөж байгаагаа илүү их онцлогтой байна. Braille үсгээр хэвлэж нийтийн хэрэгцээнд зориулан өргөж байгаа нь бол тэгш боломжийг хангах ийм зорилготой ажил.
Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын хурлын парламент имэн захим хуудас байршуулан олон нийтэд түгээсэн Монгол Улсын үндсэн хуулийн дохионы хилэнд хөрвүүлсэн болон аудио хөлбөрийн хандлт тус бүр 600 мянга гаруй төгрснийг тэрбээр дурдаад Монголын хараагуйчуудын үндэсний холбооны дэргэдэх Брэйл хэвлэлийн төвд хэвлсэн Монгол Улсын үндсэн хуулийг Монгол Улсын үндэсний номын сан 21 аймаг 9 дүүргийн болон бусад номын сан хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм а. За мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11500 гаруй хүн за мөн тим тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж байгаа чухал үйл явдал боллоо. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал гэж Монголын хараагуйчуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Дэлгэрмаа дүгнэж байсан юм а. Хүний эрхэд маш мэдрэмжтэй хандж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг одоо эдлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж байгаа сайхан үйл явдал болж байна гэж харж байна. Нөгөө номыг гүсгэж уншна гэхээр ингээд нэг үгээр нь уншиж байхад бол энэ зүгээр нэг яриад явчихснаас хамаагүй дээр их гомцтой юм а гэж ингэж хэлье. Энэ ингэж байна л да Монгол улсын үндэсний хууль тэгээд 1992 оны 1-р сарын 13-ны өдрөө гэж. Энэ бол үндсэн хуулийн бол хамгийн том бас ахиц дэвшлийн нэг. Үндсэн хууль эхлэхдээ байдаг Монголын бүх ард түмэн гэж байдаг те. За тэгэхээр энэ бүх ард түмэндээ хүрэхгүй байсан асуудал байсан уу гэвэл байсан байна. Тэр асуудлыг өнөөдөр байхгүй болгож өгөөд одоо ингээд Монголын бүх ард түмэн үндсэн хуулиа унших, үндсэн хуулиа мэдэж сахих эрхтэй болж байна гэсэн. Хэрвээ харахгүй байгаа хүн байвал сонсож болно. Эсвэл тэмтрээд уншиж чаддаг бол уншиж болно гэдэг ийм үйлдэл гаргаж байгаа. Түр ядаж өөрийнхөө үйлчлэгнүүдэд хүртээмжтэй болохыг үлгэрлэн дуурайлж байгаа ихний алхам байгаа. Энэхүү арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн Баясгалан Саран Чулуун, Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Үлзий сайхан болон хамгийн газрын удирдлага нэгдсэн үндэсний байгууллагын хүн ам сангийн төлөөлөлд оролцсон. За Улсын их хурлын дарга учрал Улсын их хурлын гишүүн Баясгалан Саран Чулуунаар Брэйл үсгээр хэвлэгдсэн үндсэн хуулийг Монголын хараагуйчуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Дэлгэрмаа, парламентын номын сангийн эрхлэгч Мөн Эрдэнэ, хараагүй хүмүүсийн хөлмөр сургалт хөгжлийн төвийн дарга Лавг Сүрэн, Монгол Улсын үндэсний номын сангийн ном бүрдүүлэх солилцох, боловсруулах хэлцээний дарга Гүнжин Лам, Нацагд оржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн хараагуйчуудын номын сангийн номын санч Оюун Баяр нарт гардуулан өгчээ. Мэдээ үзүүлэлтийн хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.